Бүрэг их сурвалжид Аксунгуур гэдэг бичсэн байна. Сунгуур. Шонхор. Шонхор сунгуур. Цагаан шонхор гэдэг. Цагаан шонхор. Тийм. Энэ ийм нэр монголчуудын дунд түгээмэл байсан гэдэг нь бол ноос товчоноос эхлээд харагдаж байгаа шүү дээ. Баян шонхор догшин гэдэг нэр ноос товчонд явж байгаа шүү дээ. Тэр чинь байшингийн байшин биш л дээ. Бай шинхор гэж. Баян шонхор гэсэн үг. Тийм. Монгол хэлний баян түрк хэлний бай хоёр чинь нөгөө угсаа нэгтэй үг шүү дээ. Би бол энэ хүнийг тэр Ахшунвар, Хушнаваз гэдэг перс нэрээр нь биш. Энэ Аксунгуур гэдэг нэрээр нь нэрлэмээр байгаа. Цагаан шонхор. Цагаан шонхор гэдэг нэрээр нь. Энэ хүнийг бол Византийн түүхч Феофилакт Симакат гэж нөхөр бол яг Аксунгуур гэж бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэгвэл буцаад дайрж байгаа байхгүй нөгөө тангараг тавиад исэн байдгүй. Гэхдээ ерөөсөө үгөө зөрчөөгүй. Цэрэг нь дайрж ирэнгүүт нөгөө цамхгаас цаашаага нэгч алхахгүй гэсэн шүү дээ. 50 зан юу цуглуулж хагаад нөгөө цамхгаа урталтаа өргөөд наачиж байгаа байхгүй. Цам урталтаа зөөгөөд явчихж байгаа байхгүй. Тэр цамхгаас цааш нэгч алхаагүй шүү дээ. Гэхдээ цамхг нь өөрөө яваад байгаа юм чи яах юм те. Их балаа юм хийж байгаа юм. Тэгээд юу тэгэнгүүт нь Аксунгуур нь ухраад юу байсан баг. Ухраад исэн баг. Тэгэл нөгөөдөл нь ингээд цаашаага давшаал. Тэг жагаад дахиад нөгөө хангамжийн асуудал босоод ирж байгаа байхгүй. Ер нь суурин армийн хамгийн хэцүү юм чинь хангамжийн сүлж штэ. Тэрийгэ бодлого баахан дайраад орцсон. Тэгэнгүүт хангамжгүй болоод нөгөөдөл чинь за одоо болио буцъя гэдэг асуудал дээр тулаад ирэнгүүт нь цагаан хүмүүнээр араас нь мушгөөд буцах гэж эхэлж. За нэг 50 жил энтхийг бүжигнуулаад Гуптагийн эзэнт хөрөнсөөнөд тэгээ эдгээр сурахгүй алах болчихдээ. Хүнүүчүүд нь тэгээ энтхийд орсон. Тэгээ би гайхаад 2-3 сони юм яаж байгаа юм би нэг энтхэг түүхчтэй ярьж байгаад эдгээр чинь тэгээ хайчдیں۔ Читэж бүхлүүтийн эзэнт хөрөн ураач тэгээ хааш алах болчихдээ гэсэн чинь. Манай тоглоомор морин үхэд дуусахгүй юу да гэдгсэн. Эндостаны яг бол морь амьдрахад их хэцүү газар л да. Үхэд дууссан ч үеж магадгүй. Тэгээ явган болцсон үннөө бол цэргийн өвчний үед их ашиг юу таарахгүй юм болсон байх. Нөгөө талаас бол өөр нэг онол бий. Энэ эдрийг дагаад гужаар гэдэг өмгийнхэн худалдаачд ирсэн юм а гэж энтхийн төвчд бичиж байгаа. Тэгээ эдгээр гужаартайгаа холилдоод гужраатд суурьсан гэж. Сайн бацхан үзэх сонсогчдоо Монголын гихцэн түүх подкастын ээлж дугаар эхэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч, ивент тэтгэгч Top Motors. За Toyota-гийн албан ёсны баталгаат сэлбгээр хангахаас гадна мэргэжлийн зэрэгтэй инженерийн засвар үйлчлэгийг үзүүлдэг болохыг та бүхэнд дуулгая. Өвлийн дугуйгаа солиорой гэтэргээд уриалга яваач тий. Би яг нэг нэвтрүүлэгч чиг ярьдаг болчихлоо. За. За өнөөдрийн дугаар дээр цагаан үнүүгүүд бас үзэгчдээс нэг биш удаа энэ хий юм бэ гэдэг талаар нэвтрүүлэг бэлдээч гэх юм. Хоёулаа нөгөө Томирис киног ярьж байгаад Масагето Сакууд гэж ярьж байгаа цагаан үнүүгүүд нэг яриа тавьчихсан шүү дээ. Тэгээд тэрнээс хойш хүмүүс их сонирхоод юу цагаан үнүү яац ийцэн гэдэг асуугаад тэгээд жаахан хэцүү дугаар болно. Яг тэгвэл хүннүү тургуу монголоо гэдэг нэг дуусшгүй нэг маргааны сэдв байна. Яа тэгээ одоо би мэдээж монгол гэл бахан нотлох бах. Энэ Univision дээр бас нэг хүннүүгийн малтлагын тухай нэвтрүүлгүүд орцсон байлээ. Тэрийг үзэх юм бол одоо яагаар багхгүй монгол юм байна. Цэвэр цусны монгол байна гэж бодохоор юмнууд яваад байдаг.
нөгөө түрэг гаралтай ард түмнүүч бол үгүй яалаа гэж түрэг үйлгүй яад ингээд булаацалтаад одоо Туркийн зэвсэгтгчин Азербайджаны зэвсэгтгчин хоёр чинь хүннүүгээс толоод 2200 жилийн хойгоо тэмдэглээд нагаад байгаа шүү дээ. Ийм бас нэг эвгүй маргаан руу очиж орох гэдэг. Байтугай Иранууд булаацалтай юм шүү. Иранууд ч нэг түргүүд гэж булаацалтахгүй. Цагаан үнэг. Цагаан үнэг бол тий. Цагаан үнэг чинь дээрээс нь наа чинь түргэн Монголог бас гадна Ирануу гэдээ бас нэг юм нэмэгдэж чинь. Их түүхтэй. Тэгэхдээ ийм асуудал байсан уу, ийм нөхцөл байсан энэ ч бүрий бас нэг гээгдсэн түүх байхгүй. Одоо ингээд чивэтэрт 10 жил хичээл заахтаа бол манай эртний 48 онд хүннүү чинь ар өвөр хүннүү болж хуваагдаад тэгээ ар хүннүү баруун тишээгээ нүүж алга болоод өвөр хүннүү нь бол ингээд хятад мэдлэлд орсон маа гэд тэгээ очиод хүннүүгийн төвөг дуусгаа хийчихдэг штеп. Тэгээ дуусаагүй штеп. Нөгөө өвөр хүннүү чинь хятад мэдлэлд орсон ч гэжтэй тэгээ сүүлдээ бүр тэнд ч нэг баахан улс байгуулсан тухай. Хоёулаа мулааны тухай дугаар дээр ярьсан штеп. Юу устж алга болоогүй зөндөө бужигнуулаад тэнд чи 2-3 улс мос байгуулад тууцсан маа гэд. Баруун тишээ явснууд нь хоёулаа Атилагийн дугаар дээр ингээд явсаар байгаа сүүлдээ 4-р зуун 5-р зууны үед чинь Европ дээр ирээд Европыг өстой Ромын эзэнт гүрнийг сүрүүлээд гэдэг ингээ бах ярьц тийм үү. Тэгээд бусд нь хайцсан. Тэгсэн чинь тэнд нэг цагаан үнэ гэдэг юм гараад ирж байгаа. Ер нь ингээ харж яхад бол нөгөө баруун тишээ нүгээд хүннөө нарыг одоо хоёулаа Монгол байсан төрөг байсан гэдэг маргаанд орохоо болий. Нөгөө Тимоти Мэй, профессор Тимоти Мэйтэй хийсэн дугаар дээр би тэрийг асууж үзсэн. Монгол юм уу төрөг юм уу ер нь та юу гэж бодож байна гэдэг. Тэгсэн маань аль нь л байсан баг. Тэгээд яг нөгөө Исаак Ньютон гэдэг эрдэмтэн Австрали байсан уу, Канад байсан уу гэдэг маргаан шиг болж гин гэдэг ингээд энэ нэлтэд өнгөрөөд ирсэн шүү дээ. Тэрнтэй адилхан юм болчих гээд байгаа шүү дээ. Яг тэгвэл Монгол гэдэг үндэстэн чинь энэ цагаан хүннөөс хойш 800 жилийн дараа 13 дугаар зуунд бүрэлдэн тогтсон шүү дээ. Чингис хаан маань одоо үүнээс хойш түүнээс хойш та нарыг бүгдээр ингээд Монгол гэж нэрсэн гоо гэж хэлэхдээ мань хүн чинь миний 5 хэдлийн 9 ард түмэн минь гэж хандж байгаа шүү дээ. Тийм болохоор их тал дандаа тийм л байсан юм шиг. Яг хэн ноёрхогч аймаг нь болж байгаа вэ гэдгээс хамаарал тэгвэл одоо түрэг нөхөр ноёрхогч аймаг болчихвол бүгдээрээ түрэг болд наагаал хүннүү болчихвол бүгдээрээ хүннүү болж наагаал тийм дотор тэр генетик минетик ер нь туйлын хамаагүй юм болж ах шиг байна. Тийм учраас чи хаана хэнийг эрт өсөөд ямар соёлд багтж байгаа вэ гэдг нь за тэр үед бол бас ямар шашинд гэдэг ч юм уу те энэ чухал байсан болохоос биш тэр чиний цуснд хэдэн грамм төрөг цус байна хэдэн грамм монгол цус байна гэдэг асуудал бол ерөөсөө огт хамаагүй. Тэр чинь генетикийн шинжилгээ байгаагүй юм чи. Ингээ байгаагүйгээс гадна ер нь хамаагүй байсан. Ер нь одоо ингээ хоёлаа бие биенийхээ цусыг аваад генетикийн шинжилгээ хийвэл юу гарахыг юм бэ? Манай өвгдөдс хаагуур сүнгнүүлж явлаа. Тэгээд тэнд одоо аятайхан өгтөө зөндөөл байсан байж таараа авчирсан байж таараа ихэнхийн аюу бол өөрсдийнх нь хүслээс гадуур авчирсан байж таараа тэгээ эн чинь зөндөө цус танихаас гадна манай түүхэнд аасан тийм болохоор тэр хоёулаа цусны сэдвийг ер нь орчих. Зүгээр энэ цагаан хүннүж одоо грекийн Византийн түүхчд бол эфталитууд гэж нэрлэж байгаа. Эфталит утгатай мó одоо грекүүд тэгэд нэрлэлсэн тэр нь персүүд эдрийг хавтаал гэж нэрлээд байгаатай холбоотой юм шиг байна. Тэгээд тэгтэл энтхэгчүүд болохоор зэрэг энтхэгүүд болохоор хунаа гэж байгаа. Хүннүү гэдэг үг харагдаад байгаа үз хунаа гэдэг. Өөрснөө ч бас юунууд энийг бол өөрснөө бол хятад ягаад ч юм едиан гэж нэрлсэн байдаг. Тэр нөгөө юу иероглифоор тэгж уншигдаад байгаа. За тэгтэл одоо Ираны зарим судруудад бол хионитууд гэж нэрлэлсэн байна. Тэгээ яг нь хоёлаа аваруудын тухай дугаар дээр хэлж ирсэн шүү дээ. Түргийн хэлж ирээд наадах чинь манай боол байсан варханитуудаа гэдэг тэр нь вар гэдэг хүннүү аймаг хионитуудыг хэлж байгаа. Хоёр хүннүү гэсэн утгатай үг яваад ах шиг байна. Гэх мэтийн ийм
яг тэгээд одоо эфталитууд гэд нэрлээд түүхэнд үлдсэн нь бол нөгөө Византийн судрууд дээр тэдний эфталит гэж бичснээс болоод явж чинь цагаан хүннүү гэдэг нэрээр ингэж бичиж байгаа. Тэгээд эднэр бол хараад байхад нөгөө хүннүүнэр чинь баруун тийшээ нүсэн гэсэн шүү дээ. Тэгээд мэдээж тэндээ очиод тэнд байсан ууг аймагуудтай бас цус солилдож таарна тийм үү. Тэгээд тэндээсээ зарим хэсэг нь Украины тал руу нүүдлээд хар тэнгис мэнгисийн хойд ирэг дээр гарч ирээд цаашдаа Европ руу явж байгаа. Зарим хэсэг нь наадталтад Дундад Азид үлдээд тэгээд Дундад Азид байгаа хүмүүс гэдэг чинь 3 том төвөл байна шүү дээ. Хятад, Энэтхэг, Иран. Баян 3 төв. Тэр 3-ыг бүжигнуулаад байгаа нөхдүүд болж харагдаж байгаа. Ер нь бол нэг тийм 5 дугаар зууны үеэс эхлээл их сурвалжуудад цагаан хүннүүрийн тухай бичиж эхэлж байгаа байхгүй. Яга Монгол төр цагаан хүннүү тэгвэл хар байж таах гэдэг. Хоёулаа нэг монголчуудын ойлголтоор нөгөө зүгийн өнгө гэдэг юм баруун тишгээ бол цагаан өнгө гэж ярьдаг байсан гэж. Би бол тэрнтэй холбож ойлгоод байгаа. Тэр хүмүүс нь цагаан харьцтай байсан гэсэн үг биш. Энэ дээр бол одоо энэ юуны одоогийн Шинжааны нутагт байсан нэг агууд байгаа энэ юуны цагаан хүннүүгийн морин цэргийг төрсөн зураг байгаа. Энэ бол одоо юугүй хятад зураг зурсан юм шиг энэ морь зөрийг зурсан байдлыг харахад бол хан улсын үеийн зургийн стил харагдаад байгаа. А тэгвэл тэр морьтой байгаа морь унтсан байгаа бааtruуд бол ер нь биднээс ер нь огт ялгахдаггүй хүмүүс байдаг. Чи тэр гутал мөтлийн шүүгүр юм уу? Тэ этэн чим шиг ингэж зурж үлдээсэн байгаа. Тэгээд энэ юунууд чи нэрэл цагаан хүннүү шүү дээ. Тэр цаатлыг нь хар байгаа сте. Тийм энэ Африкаас нэг мэрэгжилтэн өрөөд авчигдсан гэдэг шүү. Энэ зүгээр хөрхи хадны зураг болохоор тэн дээр халтар болсон юм гэж. Халтар болсон л ид баг. Энэ эдний чинь ингээ хүчрэгжиж байгаа үеийг аваад үзэх юм бол 5 дугаар зуун гэж штэ. Хятад хан улс өнөд тэгээд нөгөө байлдаж байгаа улсуудын үе умрын 5 бүтүүлгийн 16 улсын үе дуусж байгаа. Ерөнхийдөө шүү улс Хятадыг нэгтгэх гэж байгаа үе. Энэ үе бол. Иранд бол Сасаны эзэнт гүрэн гэж нэлээд хүчрэх гүрэн байгуулагдсан. Энэтхэгт бол Гуптагийн эзэнт гүрэн гэж 3 том гүрэн байгаа. Яг Азийн хэсгээ авч үзэх юм бол соёл иргэншлийн төв болсон. Энэ 3-ын голд байгаа тэр нэг Дундад Азийн хэсэгт энэ нөхдүүд ноёрхоод байгаа юм. Тэгээ энэ эдний тухай нөгөө бичигдсэн их өөрснөө бол нүүдэлчд учраас тийм бичигдсэн их сурвалж байхгүй. Ингээ байсан ч олдоогүй одоогийн байдлаар. Гэхдээ бичиг үсгтэй байсан гэдэг баримтууд байгаад байгаа. Тэгээд эдний тухай хэн бичиж үлдээж байгаа гэхээр Персийн төвчд бичиж үлдээж байгаа. Византийн төвчд бичиж үлдээж байгаа. Хятадын бичиж үлдээж байгаа энэтхчүүд бичиж үлдээсэн байна. Нөгөө арай жоохон суурин соёл иргэншилтэй улсууд. Тэгээ энэ чинь одоо Византийн төвч Марцелин гэж Амиа Марцелин гэж үний бичснээр бол Сасаны эзэнт гүрний хаан одоо Персүүч тэр үед өөрийнхөө хааныг Шахин шах гэж нэрлэдэг байсан л та. Шахин шах. Тэгээ хаадын хаан гэсэн. Хоёрдугаар Шапур гэж хаан. Энэ одоо өөрийнхөө улсаа захирч ирсэн хугацааны ихэнхийг Хионит, Елан, Евсен гэдэг аймагуудтай байлдаж өнгөрөөсөн гэж. Хионит гэхээр энэ цагаан хүннэрийг хэлээд байна гэж. Ингэж тэмдэглэж байгаа юм. За тэгээд одоо Шапур шахын хийсэн дайнуудыг цагаан хүннэр байсан юм уу, өөр хүннэр байсан юм уу? Бас эрдэмтдийн дунд бол нэлээд маргаатай. Тэгээд дараа нь Персийн Шахин шах Баграмгуур гэж хаан байна. Энэ хааны үед бол энэ доронд хил дээрээ бөөн одоо нүүдэлчдийн цэрэг дайрж орж ирсэн. Тэгээ Баграмгуур одоо тэр нэрийг бол их уран аргаар буцагсан тэргээд Персүүд бичиж үлдээсэн байна. Персүүд бас нэг жоохон онцлог бий. Ялгдснаа нэг бичдэг. Ялсныгаа их сайн бичдэг болсон. Тэгээ тэр Баграмгуур нь яасан бэ гэсэн 7000 үхэр нэдэлж хагаад. Тэгээд нөгөө үлээгээд ширийг ингэж үлээж бариад тэгээд 7000 унганы сүүлэнд уяад нөгөө довтолж ирсэн нүүдэлчдийн тэр хавьд ингээд туугаад тэгээс асраг чимээ гарсан нөгөө нүүдэлчт нь Америк дайсан ирж ингээд цутаагаад явсан ч гэдэг юм уу.
яг болсон явдал юм уу, зохиосон юм уу, бүүмэт нэг ийм юм бэлдэж байгаа юм. Яа бичээд үлдсэн байгаа. Тэгээд тэр Бахрамгуурын хүү Ездигэрд гэж шахин шах байгаа. Хоёрдугаар Ездигэрд гэж. Тэр бол тэрийг бичгтээ бол хоноо нарын нутагт цөмөрж орж байлдсан гэж бичсэн. Тэгэхээр хоноо гэж хүннүү гэсэн үг шүү дээ. Энтхэгийн их сурвалжид хунаа гэж бичээд юм гэдэг байгаа шүү дээ, тий. Тийм юм байгаад байгаа. Тэгээд энэ ч одоо нэг 440-50 оны үед болж байгаа үйл явдлууд. Тэгэхээр зэрэг нөгөө персүүд болохоор нэг тийшээгээ явж байлдлаа. За заримдаа яллаа. Ялгадлаа их бичих дургуй тэд нар ч. Гэхдээ бас яг харьцаа муутай хаанд бол бас ялагдсан бичсэн шүү дээ. Новшуулгаж ялагдсан юм байна. Өмнөд хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдах 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа тэв дамсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Ездигэрдийн үед болсон дайн гэдэг юм манай эртний 446 50 оны үед болж байгаа дайнууд юм байгаа. Тэнд бас тэр содруудад бичгтээ одоо Ездигэр шахин шах цэрэг мордуулаа тэгээд Хунагийн нутагт хүрж одоо байлдсан гоо тэгээд дараа нь бас нэг 3 дахь удаага явж дайн хийсэн. Тэр нь үрдэнгүй болсон гэд бичсэн байна. Тэгэхээр нөхдүүд нэг бол ялагдсан, нэг бол тэгээд юу яасан болж байгаа. Энэ зүгээр яг Византийн судруудад бичснээр бол нөгөөдүүд нь яг нүүдэлчдийн уламжлалт аргыг хэрэглээд байгаа. Персийн харин дайраад ороод ирэхээр нухраад явчихдаг. Тэгээд нөгөөдөл чинь гişөсөр өсөлж нөгөө хангамжийн режим байхгүй болоо зэргүүд хаал унсгүй ингээ болоод ирэхээр зэрэг нөгөөдөлч баг байлдахаасаа тэгээд буцаа зовдөг. Тийм арга хэрэгэлсэн тухай бичээд байгаа. Энэ Гумилевгоо бол бичгтээ эн чинь нефталитууд, хидеретууд хоёр нийлж энэ Персийн армийг буцагсан гэж бичээд тэгээд их сурвалжуудад бол хидеретуудыг Түргийн хаан гэж бичсэн байна. Нефталитуудын хааныг болохоор Хятадын хаан гэж бичсэн байна гэж. Тэгэхээр ерөнхийдөө бүр зүүн тал байгаа нөхдүүд ахгүй Хятадын хэлмэл явцаа байгаа нөхдүүд байна л гэсэн үг л дээ. Ийм юу гоо тэгээд эндээс бол хамгийн гайгүй бичигдсэн нь бол энэ 460-аад оны үед энэ цагаан хүннүүгийн хаан байсан. За Персик сурвалжууд бол Ахшун Нура гэж нэг бичдэг. Хушнаваз гэж нэг бичдэг. Ахшун Нура гэдэг бол Аюун Варья гэж одоо нөгөө Зороастризмын шашны нэг шүтээний нэр. Хушнаваз гэдгийг ингээд сонсох юм бол хуш гэдэг чинь сайн сайхан гэсэн үг. Наваз гэдэг чинь аялгау. Одоо их гоё дуулдаг хүн байсан юм уу? Эсвэл одоо манай нэг бүх тайлбарлагч бантастай адилхан гоё хоолойтой хүн байсан юм уу? Нэг тийм нөхрөө. Тэгтэл мань хүний нэрийг бас түрг их сурвалжид Аксунгур гэж бичсэн байна. Сунгур. Шонхор. Сунгур. Цагаан шонхор гэдэг. Цагаан шонхор. Тийм. Энэ ийм нэр монголчуудын дунд түгээмэл байсан гэдэг нь бол ноос товчноос эхлээд харагдаж байгаа шүү дээ. Байшин шонхор догшин гэдэг нэр ноос товчонд явж байгаа шүү дээ. Тэр чинь байшингийн байшин биш л дээ. Бай шинхор гэж. Баян шонхор гэсэн үг. Тийм. Монгол хэлний баян түрк хэлний бай хоёр чинь нөгөө угсаа нэгтэй үг шүү дээ. Би бол энэ хүнийг тэр Ахшунвар, Хушнаваз гэдэг перс нэрээр нь биш. Энэ Аксунгур гэдэг нэрээр нь нэрлэмээр байгаа. Цагаан шонхор. Цагаан шонхор гэдэг нэрээр. Энэ хүнийг бол Византийн түүхч Феофилакт Симакат гэж нөхөр бол яг Аксунгур гэж бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэгээд яг энэ үед чинь одоо энэ Персийн Сасаны хаанаар бол Фероз гэдэг нөхөр
одоо гарч ирсэн юм. Нөгөө Издигэрдийн дараа. Фероз гэдэг чинь перс хэлний ялан дийлэгч гэсэн үг. Энэ бол ялагдан сөнөгч байгаа уул нэр нь ялан дийлэгч гэдэг нэртэй болохоос ш. Тэгээ нөхөр эхлээд хаан ширэнд суухын тулд энэ цагаан хүмүүнээс цэргийн дэмжлэг авч байгаа. Ах トゥ нар нөгөө аав нь Издигэрд нас урж байгаа шүү дээ. Тэгмээд байх ах トゥ нар хаан ширээн төлөө тэмцэлдэж эхлэхэд мань хүн чинь Ифталиотуудын хаан ах сунгуураас цэрэг аваад тэгээ урж ирээд за нөхдөө би хаан ширээн сум марх хүн байна уу? Ардалж байх Ифталиотууд ингээд цагаан хүмүүнээр нуусантайгаас гарч нөгөө за чи хаан болоо гэдэг. Ингээд хаан ширээн суусан байхгүй. Энэ тэгээд мань хүн суунгуудаа нөгөө дэмжсэн хүмүүсийг эсрэг эргээд наачиж байгаа. Энэ тухай Византийн төгч одоо Паноны Приск гэж нөгөө Атила хаанд элчээр очижсэн нөхөр. Тэр чинь өөрийнх нь номон дээр бичгтээ 456 он Фероз гэдэг хаан чинь Византийн хаанд элчээ уулаад бид нар одоо ингээд энэ цагаан хүмүүнэртэй байлдах гэж байна. Санхүү мөнгөөр туслаач гэсэн гэдэг. Тэгээд нөгөө Византийн хаан бүждүү яахлаар чиний танд би санхүү мөнгө гаргах хэрэгтэй. Тэр цагаан хүн үү гэж юм гэдэргээд тэгээд мөнгө өгөөгүй гэж тэгж битсэн байдаг. Тэгтээ Константин одоо хамбал амыг нөхөр элчээр Фероз руу явуулж байгаа байхгүй. Одоо тэр тэгэхэд яг дайны эхэлж явах үед тэр хамбал ам очсон гэж. Тэгээд ингээд дайн болж гин гэж битсэн юм байх. Тэгээд тэр энд чинь Ифталиотуудаас гадна Хидаритууд гэдээ бас нэг хүн нөр байхад байна. Хоёр хүн болж эхэлж байна тий. Яг хөө тэрийн Хидаритууд гэдэг хэлсэн, энийг Ифталиотууд гэдэг хэлсэн. Тэгээд их сурвалжийг харахад бол Хидаритууд нь арай баруун зүгт, Ифталиотууд нь арай дорн зүгт байгаад байгаа юм харагдаад байна. За тэгээд тэр Хидаритуудыг нөгөө Фероз чинь буцааж мөгч байгаа. Тэр үед нь таарад нөгөө хамт тэрийг бичиж үлдээсэн байгаа. За инглээ ийм тийм одоо Хидаритуудыг буцааж яхад нь бид таарлаа гэдэг. Тэгээд эренгүүт нөгөө хинтэйг нөгөө нэг дэмжсэн Ахсунгуур хаан ба штэ. Цагаан өмнөг. Тэрнтэй нөгөө хиллээд эхлэнгүүт хилийн маргаан үсч эхэлж байгаа. Тэгээд нөгөө Фероз чинь ерөөсөө тэгээд 475 онд нөхөр ер нь энэ нөхрийг дарнаа гэж сэргэлээд цагаан хүмүүгийн нутагт дахиж ороод тэгээд дахиад орсон чинь энэ Ахсунгуур бол энийг харин айгуу сайн бичиж үлдээсэн байгаа. Нөгөө Персийн төгчдийн Фероз дэх муу байхгүй. Тэгээд ер нь ингээд тэгээд дайраад орсон чинь Хүнүүгийн зэрэг ингээд бараа нарагдаал ухраал гэж. Тэгэл нөгөө Ферозын зэрэгч араас нь давшаал. Тэгээ ухарсаар гоо нэг юм ухар уулын ам руу нөгөө цэрэг нь ухраад орцсон. Тэгэнгүүт өөний мангарууд өстө мухар газар ингээ орчлоо. Одоо дайраад алаад өгьгээд дахиад орсон чинь харин хоёр ажгаар нөгөө үндсэн хүч нь гарч ирээд тэгээ нөгөө Фероз ч бүслэгдээд олзлогдоод тэгээ олзлогдоод тэгээд юу байсан байгаа нөгөө Ахсунгуур хаан чинь би одоо чамайг хаан ширийн цонх чинь тусалсан. Чи тэгэхэд ингэж хүний нутагт халдан ирж чи ер нь жоохон юу яа чамайг амич өршөөгөөд явуулчих 30 илжиг мөнгө өгнө гэсэн болцол тавьсан баг. Тэгээ нөгөөдөг чинь нутг руугаа одоо илж мэлж явуулаад алиг адтар мөнгө цуглуулад гэдэг. Тэгээ цуглуулад 20 илжиг болсон баг. 30-аараа өрөөгөө. Тэгээ Византийн хаанд илж явуулаад алиг та мөнгө зээлээчтэй гэсэн нөгөөдөг нь зээлийг хөөх. Мань хүнд бол бас тэг Персүүд суларж явах нь хэрэгтэй шүү дээ. Тэгээд энэ тухай Кесари Прокопи гэж Византийн түүхч бичиж үлдээсэн баг. Тэгээд нөхөр чинь нэг Кавад гэж хүүгээ барьцаанд үлдээгээд за би нутагтаа буцчихад үлдсэн 10 илжгийг чинь цуглуулад явуулнаа. Тэгээд нэг юм хэлийн цамхаг босгоод энээс зөв дишээстэй нэг чалахгүйгээд тангараг тавиад тэгээ буцаа явсан баг. Тэгээ буцаад очиод нэрч бас дахиад 10 илжиг мөнгөө явуулж хүүгээ судалж авсан байдаг л та. Хүүн бол гэхдээ эн чинь Ахсунгуурын ордонд баг 4 жил ч лөө болсон. Юу цагаан хүмүүнэрийн хэлийг сурсан гэж
түүхэнд бичигдсэн байдаг. Энэ үеэс эхлээд Визант жоохон сонирн болж эхэлж байгаа. Верозыг гэдэг бут цогцсон бас нэг эвгүй гарууд орон зүгээс ирж байна гэдгийг бас тэнийг хүмүүс биш ойлгож байгаа байхгүй. Тэгээ нөгөө Вероз чинь цэрэг мэрэг татаж юу яхад дахиад мөнгө хэрэгтэй. Тэгээ Византын хаан Зенон гэж хаанд илч илгээгээд бид нар одоо ингээд тэгэхээр зэрэг за окей чамд мөнгө өгнө. Чи тэгтээ наад цагаан хүннүүнээрээ одоо яагаад ч манай нутг руу ойртуулж болохгүй шүү гэсэн болцолтойгоор мөнгө өгч байгаа нөхөрд. За тэгээд нөгөөтг чинь цэрэг мэргээ цуглуулад тэгвэл буцаад дайрж байгаа байхгүй нөгөө тангараг тавиад исэн байдгүй. Гэхдээ ерөөсөө үгөө зөрчөөг. Цэрэг нь дайрж ирэнгүүт нөгөө цамхгаас цаашаага нэгч алхахгүй гэсэн штэ. 50 зан юу цуглуулж хагаад нөгөө цамхгаа урталтаа өргөөд наачиж байгаа байхгүй. Цам урталтаа зөөгөөд явчихж байгаа байхгүй. Тэр цамхгаас цааш нэгч алхаагүй штэ. Гэхдээ цамхг нь өөрөө яваад байгаа юм чи яах юм те. Их балаа юм хийж байгаа юм. Тэгээд тэгэнгүүт нь агсангуур нь ухраад юу байсан баг. Ухраад исэн баг. Тэгэл нөгөөдөл нь ингээд цаашаага давшаал. Тэг жагаад дахиад нөгөө хангамжийн асуудал босоод ирж байгаа байхгүй. Ер нь суурин армийн хамгийн хэцүү юм чинь хангамжийн сүлж штэ. Тэрийгэ бодлого баахан дайраад орцсон. Тэгэнгүүт хангамжгүй болоод нөгөөдөл чинь за одоо болио буцъя гэдэг асуудал дээр тулаад ирэнгүүт нь цагаан хүннээр араас нь мөшгөөд буцах гэж эхэлж хоёр дахь удаа голцонд орж байгаа. Вероз их мэтлгүй гаргаа. За тэгээд дахиад бас баахан алтан мөнгө төлж иж нөгөөдөг чинь юу гэж байгаа сулраж байгаа. Тэгээд Агсангуур хаан бүр бичгээр гэрээ байгуулад одоо дахиж таны нутагт алдахгүй малдахгүй. Тэгэхдээ Агсангуур хаан за та тэгээд чинь бурхны нэр барьж андгаалсан гэдэг лөө бурхан барьж андгаалсан гэдэг. Чам шиг юм ч та бурхан ч гэж юм байхгүй дээ. За яг одоо яаж гар хоосонд хангараг тавих вэ гэж хэлсэн гэж. Ийм юу гэдгийг. Энэ хоёлаа юу газрын зураг дээр энэ нөгөө цагаан хүннүүнээр. За энэ одоо энэ тэр Heptalite Empire гэж байгаа үз. Энэ Монголын нутагт бол тэр үе Жужаан нэг хоёрхан одоо ихний рүү улс гэж ярьдаг штэ. Хойд хятад бол нөгөө Тоба нар тавгч нарын улс байсан үе. Энэ Сямбегийн бас нэг тасарсан хэсэг нь Туйхун гэж энэ улс байгуулагдсан. Ерөнхийдөө нэг одоо Төв Азийн нөхцөл байдал ийм байгаа үе. Сямбе бол тэгээд угаасаа нөгөө Сямбегаас ч монголчууд энэ Сямбед нар ч бол прото монголчууд гэж үзэж байгаа шүү дээ. Өвөг монголчууд гэж үзэж байгаа хүмүүс. Энэ үед бол хэрвээ харах юм бол төргүүд гэдэг Ашинагийн төргүүд чинь Алтай нуруунд дээр байж байгаа үе. Жужааны хараат аймаг гэсэн утгатай. Тэгэхэд ийм том гүрэн бас байгуулчихсан ингэ явсан баг. Тэгээд ядэр Вероз ус битгэхгүй. Буцаж ирээд өгөөч хорсоод болдог. Тий. Цаас нэг кино ирж байгаа юм шиг ярих юм. Зэрэгтэй байхтай айгуух зэрэг кино ирдэг гэсэн. Тэр чинь айгуу ирж алдагдаг. Муугийн үзэх сонирхолтой Византийн төгсд мөгчж айгуу байлээ. Тэгээ тэр чинь бас окно Агсангуурт хатан болгоод өгчөж байгаа. Одоо нөгөө юу дайнаа дуусгаж нутаг уцхын тулд аль зөндөө юм болж байгаа юм уу. Тэгээ тэгсэн чинь нөхөр хулхны охин явуулсан байна. Өөрийнхөө охин биш. Өөр нэг охин үрчилж аваад явуулчихгүй. Солонгосчууд зөөлгөнүүдээс бас холигдсан байна. Тэгээд юу тэр нь нөгөө юун дээр очисон чи илрээд тэгээ Агсангуур уурлаад ямар холих гарва тэгээ түрүүнд нэг байлдахгүй гэсэн холигтаад ороод ирсэн. Одоо ингээд охиноо хатан болгож өглөө гэсэн бас нэг холихны юм явуулчих гээд. Тэгэд Агсангуур задаггүй энэс юу хариу авна. Тэгэд мань хүн Фероз загтлал гэсэн баг. Бид нар одоо ингээд армиа шинжилэн зохион байгуулах гэж байна. Та надад шилдэг 300 офицероо явуулаач ингээд. Тэгээд тэр цагаан хүнүүгээ илж ирээд бүр нэр зааж авч явсан баг. Энийг гэж.
Тэр чинь амар судалгаатай байна гэсэн үг шүү дээ. Тийм байна. Тийм. Тэгээд нөгөө 300 нь очингууд нь цаацалчихгүй. Цэргийн чинь хамгийн шилэг офицеруудыг цааслаа ичиж шүү дээ. Чи тэгээд тэгж 30 ирж байлдал таа гэдэг. Тэгэнгүүт нөгөө Ферос чинь за ёстой энэний хонцон авахгүй бол нэр болохгүй гэдэг. Тэгээд одоо юу яасан баг. Дахиад зэрэг зөвлөсөн баг. Тэр үед бол нөгөө Персийн жанжид нь хаанаа гүйсэн баг. Барахгүй одоо болио гэсэн чинь тийм байхгүй. Та нар тэр алгацсан хүмүүс. Ус хонцон авахгүй бол ерөөсөө болохгүй. Би яаж одоо ингэж юу яах юм. Тэг ингэж байж болдго ингээд. Тэгээ эн чинь 484 оны үед дахиж довтолж орж ирсэн баг. Тэгэхэд Аксунгур хаанаас Ферост захидал илгээсэн тухай төгчд бичиж үлдээсэн баг. Тэгээ тэрэн дээр маний хүнд гэж байгаа. Чи надтай найрамд нь гэж тамгатай бичгээр гэрээ байгуулсан. Бид нар хоорондоо хилээ тохирч аль аль нь энэ хилийг дээсийг алхахгүй гэж амласан. Тэ? Чамайг цаазлалгүй өрөвдөж тавьж явуулахад өргөсөн тангараач энийг эргэж санаа. Тэ? Энэ хамглан буц өхлөө хайж битээр. За миний үгийг тоохгүй бол чамайг болон чиний тэр шилдэг сэргийг чи би буцохноо. Ягд гэвэл би бол тангараа захиж шударгаар байгаа. Чи бол хөдөл хуурмгийг эрхэмж тангараагаасаа нэлтсэн. Ийм хүн чи яаж намайг дийлэх юм гэж одоо илчээ явуулсан ба. Энд бас нэг тийм сэтгэл зүйн дан яваад байгаа байхгүй. Энд чинь нөгөө хааны Персийн хааны хажууд байгаа нөхдүүд бол тийм шүү дээ. Тангараа уурсан шүү дээ. Тэ? Тавид явуулсан шүү дээ. Энэ одоо шалт юм. Бас нэг юм гэргүүр хийгээд байгаа нь мэддэгтэй байгаа. Тэгэхдээ Фероз нь бол одоо ерөөсөө энийг л энэ нөхрийг л дарахгүй би одоо ерөөсөө хаан биш боллоо. Тэж бас нэр хүндийн асуудал явагдаад шүү. Мань юмч бас дотроо өрсөлдөөнтэй байгаа шүү дээ. Тэгээд нөгөө өрсөлдөгч нар энэчтэй тэгэл тэнд ч оол ялагчаад ирдин гэсэн юм болоод байсан юм шиг. Тэгээд Горго гэдэг хот одоо хилийн хот юм шиг байгаа. Одоо энэ Каспийн тэнгисийн өмнөд эрэг хавцаа байсан хот гэж тэмдэглэгдсэн байгаа. За тэр хотыг чиглээд армаа цэргээд ажилласан баг. 7 хүүхдэд долуулангийн цэргийн анги захируулаад. Тэгсэн нөгөө тагнуул явуулсан чинь Аксунгур найрлаа суугаад чинь ерөөсөө дайсан ирж гин мэрж гин гэж тоосон юм байна. Энэ удаа бол нөгөө чинь 2 удаа дарагдсан хүн чинь амар тагнуултай үзэж байгаа байхгүй. Тэгээд баг тэр хил даваад орцсны дараа тагнуулаас мэдээж нөгөө Аксунгур ч одоо л зэрэг зөвлүүлээд хөдөлж ин тэгээд хамгийн гайхалтай нь уул муул руу явсангүй айгүй задгай тал дээр ирээд байрлаж ин гэдэг. Тэгээд нөгөөдөг чинь баярлж байгаа. За одоо л хамаагүй олон тоотой зэрэгтэй байгаа шүү дээ нөхөр бол. Тэгээд тэр үед Персийн Сасаны эзэнт улсын нэг том онцлог юу гэхээр яг энэ Ираны нутаг Туркийн өндөрлөх хавцаа бол овёс тарилаад эхэлсэн. Тэгээд нөгөө морио овёсоор тийчээгээд морины бие томроод тийм учраас хүнд уйгалсан морин зэрэгтэй катафракт гэдэг хүнд уйгалсан морин зэрэгтэй болсон байсан. Тийм учраас одоо энэ Фероз шах бол тэрэндээ амар найцсан. За ер нь энэ одоо энэ зэрэгээр нөгөөдөл нь хүннөө нэрхээр хөнгөн морин зэрэгтэй байсан нөхдөд юм шиг юм. Тэгээд эдрийг бол одоо энүүгээр л нэг буцах ингээл ер нь бол бүх хүчил ажилласан болтой юм шиг. Тэгээ ингээд задгаа тал дээр ирээд хүннөө нэрийн зэрэг жагсаж ингээд нөхөр. За одоо өстэй буцахдаг гэдэг. Тэгэд тэр тулдаа нэг бас Византийн төгчд айгүй бичиж үлдээсэн байдгийг. Тэр тулдаан болж байхад Византийн элч нар Персийн хааны ордон хавцаа бол ирсэн байсан юм шиг. Тэгээ яхав тэр чинь нөгөө дайсныхаа муу бичих бол бас их гоё шүү дээ. Гоё шүү дээ тий. Тэгээд ягаад тэгээд тэгсэн чинь хүннөр ингээд эхлээд ингээд давшиж ирээд тэгээ Персийн ихний игний мэгнээтэй жоохон харуулдаж хатгалдаж ягаад ухарж байгаа байхгүй. Тэр нөгөө манайхны хуурамч ухралт яг санагдуулж байгаа тэр бичсний дарга. Тэгээ ингээд Персийн сэрэг араас нь хөөж байгаа. Хөөгд хөөж гисэн чинь хүннөр ухрахтаа ингээд гол руугаа хумиж ухраад ингэн гэж бичсэн байна. Төвлөрч ингээд жигд ухралгүй ингээд ухарж байгаа хүмүүс ингээд гол руугаа төвлөрөөд ийн. Тэгээд
Персүүд тэгэнгүүт нөгөө энийг чинь сайхан уугладаг гэдэг. Тэгээ ингээд бүх зэрэгэн дээр тэр үед Фероз шах өөр одоо зэргийнх нь манлайд 7 хүүгээ дагуулсан. Одоо л өстөн эргчээ мэгчний үзэж хинэн дийлж ялхаа үзсэн гэдэг дайраад ороод. Тэгэд зөвөр тэр судар мудар дээр дуудснаар бол амар их тоос дэгдээд тэр бол зэрэг тэгнэ шүү дээ. Амар их тоос дэгдээд хин хааны юм хан мэддэхээ ойлоод амар юм болсон. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь шүн хүннөөр шууд уухад их гүнзгий шууд уухад дээгүр ингээд мөчр хайж нуугаад тэгээ гол хэсэгтээ шууд үесийг үлдээсэн. Тэгээд нөгөө гол руугаа хумигдаж ухраадаг нь тэрүүрээ гарч байгаа нь тэр байхгүй. Тэгээ нөгөөдөл чинь тэр шуудууныхаа тэнд гарангуудаа нөгөө тэр яг тэр хэсгээ бол амар харваад цэрэг орохын аргагүйгээр харваад тэгээ тэр тоосон дунд давшиж өгөө нөгөө персийн морин зэрэг чинь бүгд шуудун дундаа. Тэгэл эхний хэгнээ унаалын гэсэн чи арын хэгнээ дээрээс нь орч. Тэгээ Фероз нь өөр тэндээ унаад гутсан. Бүр юуг нь би шарлын noloог өгч сударт битсэн байгаа. Энд ерөөсө бүр замраг болоод тэгээ үлдсэний нь бол нөгөөх нь буцагч штэ. 7 хүнд олуулаа байхгүй. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors. Та тэр персийн тагнуул гэдэг штэ. Тэр чин цагаан өнөгийн тагнуул байсан юм штэ. Давхар тагнуул уу? Хоёр талтай ажилдаг. Тий. Зүгээр аль хэдийн ингээд ийм ажиллагаа зохиож байгааг үнэхээр сайн тагнуул мэдэн дээ. Одоо яг ер нь бол тий нүүх ухаж байгааг одоо харах л ёстой байх тий. А дээр нь дахиад нэг юм байна. Та одоогийн персийн нутаг ч юм уу одоо энэ Каспийн тэнгис гэдэг байлжсэн гэхэр чинь тэднэрт яг заан байгаад байгаа хэрэгс ойлгохгүй. Энтхэгээс авчирна штэ заан. Тэгээд энэ бүс нутагт персүү заантай байсан байна тий. Заантай байсан. А тэр юуны канон дээр бас гардаг штэ тий. 300 спартан. Тэр ч яг банал л да. Тий, тэн дээр заан гардаг. Гардээ. Тэгэхээр перс заантай байсан байна тий. Ер нь заан бол нөгөө бас импортын одоо хятадууд нөгөө морь импортлдог шиг энэ хавийн улсууд чинь заан бас их импортлдог. Энэ шиг Ромын дайны үеэр Ганнибал жанжин Карфагенээс явахдаа бас заан зэрэгтэй явж байгаа шүү дээ. Тэгээ Альпийн нурууг давж байгаа заанууд нь гулгаж өгсөн гэдэг. Альпийн нуруун дээр заантад тулдсан хэрэг үү? Тий. Оо ямар сони. Гэхдээ заан гэдэг бол туйлын найдваргүй байлдааны хэрэгсэл. Нэгдүгээр амар зарталтай заанд хийж шүү дээ. Ер нь бол нөгөө Хожоо Насреддины томог дээр нөгөө хаан үгэнд ороогүй тосхныг шийтгэхдээ заан авчиж тэр тосгонд байрлуулдаг. Нөхөдг нь хамгийн мэдээд үлсгэлэн болдог байхгүй. Тийм учраас чи амар зардалтай. Хоёрдугаар одоо манай монголчуудын дайманы түүхийг үзэхэд заан чинь нөгөө буцаж зүгтхтаа өөрийнхөө зэргийг гიშгэлээд зүгтсэн тохиолдол маш их байгаа шүү дээ. Ойлоо Бирмийн дайн дээр ярьж исэн. Санжааны дуралдаан дээр тийм болсон гэдэг. Тэрнтэй адилхан юм болсон байгаа. Энэ удаад бол Фероз шахаж хамзаа тэгээд тэр бүтлгүүн ор тэгээд өгчт юм байж ялагдашгүй ялан дийлэгч гэдэг гарманстан навс ялагдаад дахиад нөгөө хаан ширийн төлөв тэмцэл болно шүү дээ. Бас нэг олон хүүхдүүд орондоо тэмцэлсэн чинь тэгэхэд нөгөө барьцаад байсан Кавадын аз гэж байгаа. Яг л манай чинь цагаан өнөөгийн хэлээр ярьдаг. Тэнд нэг хэдэн жил болцсон. Найс нөхөдтэй. Тэнгүү цагаан өнөөнөр тусалж байгаа. Өө чи яа болж байгаа. Гэт. Жизүүлдээ бүр Персийн хааныг томилж мөмлөөд амар юм болж байгаа. Тэгээд энэ тухай нэг Армяны түүхчийн юм дээр энэ Армян тэр үед чинь Персийн эзэнт улсын нэг хэсэг байсан. Тэгээд энэ Фероз Ифталитуудад манай их том эрхчлөөт орныг боол болгон өгсөн гэж. Тэгээд Арийн гүрэн оршин байсан цагта энэ гудамжиг шиг боолчлоос чөлөөлөгдөж чадахгүй болсон юм. Арийн гүрэн гэж Иран гэлж байгаа. Тий. Иран гэдэг чинь аричуудын нутаг. Туран гэхэр дөргүүдийн нутаг гэж ярьдаг штеп. Тийм юу байсан байгаа. Тэгээд яг Перси их сурвалжууд болоо тэгээд тэрний дараас та Персууд Харсанаас хэрэг зөвлүүлээд цагаан өмнө нарыг буцхоод энэ төр гэж бичсэн. Яг жижиг сажиг дулдаан нэг ялд болгож бичсэн болов гэж бодгоор яагаад гэвэл дараа нь хааны нөгөө
буцахуулж байгаа цагаан өмнөнөр чинь томлоор наачхыг бодоход тийм болоогүй. Ер нь бол энээс хойш бараг 50 жилийн дараа Хосров 1-р Хосров Хоноо Ширван хаан хүртэл бол татвар төлсөн баг. Тэгэхээр тэр чинь хараат байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол газар нутгийн хэмжээ одоо таны хэлээд байгаа их сурвалжууд тэмдэглэж үлдээсэн гэхээр Персүүд байна. Визант хан буюу хятадууд энтгүүд гэхэр чинь газар нутгийн хэмжээ үнэхээр том гүрэн байсан байх нэ дээ. тий одоо хоёулаа тэгээд энэ Италиутуудын ийм улс байсан гэж чи харал энтхэг энэ Иран тэрвэ Хятад энэ. Тэгэхээр хаашаа ийшээ Византууд тий Визант чинь бүр тийшээ штэ. Одоо тэр тийм хэрэг ийшээ юм байна. Тий тэгэхээр зэрэг ийм бас нэг эзэнт гүрэн байсан юм аа л гэж энэ одоо Оросууд зурсан байна лээ. Энэ зүүн талд нь Жужан их нэрэн улс байна. Тийшээ нэг их тийм дайн дайжин хийсэн байхгүй. Эдгээр харин холбоотны харилцаатай байсан тухай их тэмдэглэж үлдээсэн байдгийн Италиутуудын хаадууд огтудаа Жужаны хаадуудад өгдөг байсан энэ гэдэг. Тэгээ тэрийн сүултээ гай болоод нөгөө түрэг хүчрхэгжиж гарч ирээд чинь Жужаныг дарж гарч ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ нөхдүүд чинь холбоотн гэдэг Италит руу сүултэнд дайрж байгаа юм гэдэг. Хоёулаа тэр хүрх арай болоогүй. Энэ дээр газар зүүн байршлыг харахад энэ түрүүн яриад байгаа тэр чинь Персүүд гэхээр Зороастр шин. Энэ төгүүд мэдээж буддын шинтэй. Хятадын күнзийн соёл. Хятадын соёлд нэх орохгүй. Наан чинь Жужан гэж нэг дунд нь дахиад том гүрэн орчиж байгаа юм байна. Юм байгаад байгаа шүү дээ. Яг хоо хятадууд бол энэ одоо Италиутуудын элчийг зурж үлдээс хуа гэж нэрлсэн байна. Элчин сайд ирж энийг ийм Хятадын нэг ийм том судар байдаг. Янз янзын улсуудын элчин сайд нэрийг дүрсэлсэн. Тэрэн дээр энэ одоо Италиутуудаас цагаан өмнөөс ирсэн элчин сайд гэж ингэж зурж үлдээсэн юм харагдаж байгаа. Тэгээд их сонин энэ үед бүх ирсэн одоо гадаадын элчин сайд нар дотроос энэ элчин сайдыг 1-р элчин төлөж бусдын хүлээлгэж байгаад энийг хүлээж авсан гэх. Тэгэхээр их чухал нөлөөтэй. Тэр цаана очерд үлдэж байгаа нэг хингэж Солонгос Вьетнам бас одоо бол том улсууд байна. Тэгээд тэднийг хүлээлгэж байгаад энэ нөхрийг хүлээж авч уулзж ийсэн гэж ингэж яаж байгаа. Энэ бас энэ цагаан хүнийг сударт өрсөлсөн байдал. Хаанхын сударт. Энэ чинь Хятад биш үү? Одоогийн Шинжааны нутагт байгаа юм дээр энэ бүс энэ төргээд ерөнхийдөө энэ нүүдэлчин хүний шинж үлгийн зурган дээр харагдаад байгаа юм л да. Таны түрүүний зургийг гаргаад ирдээ тэр Хятад судрын үү? Тий, тэр чин царай одоо хайшаа чимтэй. Хаанхих гэмээр үс мүсийг харахаар за энэ судар энэ үеийн судрын зургийн хүнийг чи хувцсан. Хувц бол дээл байгаа үстэй. Тэгээд нэг бүс мүстэй гутал энэ төр нь бол нэг этэн гуталтай ийм марагдаад байгаа. Тэр би юу асууж байгаа хэрэг бичиг үсгийн үед үнэхээр загтал харилцаа гэхээр эдгээр одоо тэр үзүүлсэн газрын зураг дээр согдын бичгтэй байсан юм байна да нөгөө бидний одоогийн нэг уугар бичгээс тэр согд бактерийг хяналтандаа байлгаж исэн хүмүүс хоёрдугаарт эдгэрийн бас хүчрхэг байгаад байгаа нэг том шалтгаан бас дахиад нэг худалдааны зам дээр суугаад байгаа хүмүүс байхгүй ер нь бол Персүүдтэй хийсэн дайныг тэр яг хоёлаа Фероз Ахсангур хоёрын дайныг нэлээд дэлгэрэнгүй ярьчлаа. Яг бол Византийнхан тэрийг аягүй сайн бичиж үлдээсэн учраас ер нь дайны нэг том шалтгаан худалдаа байдаг шээ. Тэрүүгээр дамжиж байгаа худалдаа, тэнд тавьж байгаа татвар энэ төр гэсэн асуудал байгаад байгаа шиг байна. Тэгэд эн чин Хосров хаан хүртэл Перс чин хараат болчихж байгаа. Тэгээд энэ цагаан хүннүү нарын чин бас ингээд харж яхад баруун талдаа байгаа хэсэг нь ингэж бужигнуулж байгаа болохоос биш өмнө талдаа бас нэг хэсэг нөхдүүд байгаад байгаа. Цагаан хүннүү нар гэж бас бичээстэй. Тэгээд тэд нар нэмтэх рүү дайрч орж байгаа хунаа гэдэг нь тэр байгаа. Энд чинь нэг
490-ад оны үед сая хоёулаа нэг 480-80-ад оны үеийн дайнуудыг ярьчлаа шүү дээ. Тэгээ 90-ад оны үед энэ Нефталитийн хамт Торомен гэж хааныг бичсэн байна. Торомен гэдэг бол түркч нэр байж болно, монголч нэр байж болно. Тэгээд эдгээр бол Гуптагийн эзэнт улс руу дайрч орж Синд, Рajasthan, Ганга, Ямуна мөрний хөндийг эзэлж авсан гэж энтгчүүд бичсэн байгаа. Энэ Торомений хүү Михракула гэж нэг жанжин байгаа. Тэр Гуптагийн хаадыг 2-3 дахиж буцход тэгээд энтхийн нутгийн их хэсгийг эзэлж авсан гэд энэ Сюаньцан гэж хятадын элч тэр үед тэр хавар явж байгаа тэмдэглэж үлдээсэн баримт бий. Тэгээ бүр юу байсан бэ? Тойлын харгас хүн байсан гэж. Энтгчүүд энэ хүнийг ирж ийн гэдгийг юугаар мэддэг байсан бэ гэхээр алгадсан хүмүүсийн хүүрэн дээр эргэлдэж байгаа шүү. Нөгөө махчин шууны тоогоор багцаагаар энэ хүн өнөр ирж ийн гэж мэддэг байсан гэж. Ингэж яаж байгаа. Тэгээд яг ер нь бол нэг 50 жил энтхийг бүжигнуулаад Гуптагийн эзэнт хөрөнсөөнөд тэгээ эдгээр сурахгүй алах болчихдээ. Хүннүүчүүд нь. Тэгээ энтхийд орсон. Тэгээ би гайхаад 2-3 сони юм яаж байгаа юм би нэг энтхэг түүхчтэй ярьж байгаад эдгээр чинь тэгээ хайчдیں۔ Читаж бүхлүүтийн эзэд хөрөн урачдаг хааш алга болчихдээ гэсэн чинь. Манай тоглоомор морин үхэд дуусахгүй юу да гэдгсэн. Индостаны хог бол морь амьдрахад их хэцүү газар л да. Үхэд дууссан ч үеж магадгүй. Тэгээ явган болцсон хүннөө бол цэргийн хүчний хөдөл их ашиг юу таарах юм болсон байх. Нөгөө талаас бол өөр нэг онол бий. Энэ эдрийг дагаад Гужаар гэдэг өмгийнхэн худалдаачд ирсэн юм а гэж эндхийн төвчд бичиж байгаа. Тэгээ эдгээр Гужаартайгаа холилдоод Гужаратд суурьсан гэж. Rajasthan, Гужарат гэж хоёр мужи байгаа шүү дээ. Тэгээд Rajputууд гэж. Rajput гэдэг нь хааны хүү гэсэн үг. Rajaputра гэдэг хоёр үгнээс гаралтай. Тэгээд эдгээр бол бүр монголуудыг эргэн нэртэл бол хамгийн дайнч. Энтхэх дотор хамгийн дайнч нөхдүүд нь байсан л та. Тэгэхээр нэг магадгүй. Манай Улаанбаатарт байсан элчсэд яамд ажиллаж байсан нэг элчин зөвлөх байсан. Тэр бол Химачал Прадеш мужаас ирсэн хүн үндэстэн гэдэг. Харах юм бол нэг тийм монголчууд хэрэгтэй. Хүн үндэстэн угсаатай. Тий хүн үндэстэн гэдэг. Тэгээд сонирхолгүй та нар тэгээд хүн гэд ягаад танаас бид нар бол өөх түүхөө мэддэг юм аа. Нүүж ирсэн гэдгийг бол айгүй сайн мэднэ. Тэгээд нөгөө нэг бүр дээр үеэс эхлээд эдгээр чинь нөгөө дарлагдсан үндэстэн болж хувираад тэгээд эдний дундаас тийм боловсралтай хүн гаргадаггүй байсан. Тийм учраас манай дунд эрдэмт байхгүй байжгаад тэгээд Английн дарлалаас чөлөөлөгдсөний дараа Нэрүү ерөнхий сайдын үед энэ дарлагдсан үндэстнүүдэд дээд сургуульд квот өгч хэлснээс эхлээд нэг юм жоохон эрдэмтэнтэй болж байгаамаа гэж ингэж ярьж исэн тийм байгаа. Тэд нар бас үлдэгдэл мөн байж магадгүй. Өөрсдөө тэр харахад нэг тийм юм утай царайтай юм чи. Эдний дордод хэл нь бол одоогийн Шинжаан хурж исэн. Цагаан өмнөг. Цагаан өмнөг. Тэрийг бол хятад судруудад ялангуяа Вэйши гэж одоо энэ чинь нөгөө тавгач нарын Тобавэй гэж улс байсан шүү дээ. Тэрний нөгөө судар гэж Вэйши гэж сударт бол энэ юунаас цагаан өмнөгөөс ирсэн элчийг баруун зүгийн Кангиу, Хотан, Шале, Анси болон 30 мужийг захирдаг хаанаас ирсэн гэж бичсэн байна. Хотан гэдэг чинь одоо Шинжааны нутаг шүү дээ. Ийм юм тэмдэглэж үлдээсэн байгаа. Яг тэгээд эдгээр хоорондоо дээрээс нь Ляншу гэж энэ Лян гэж нэг улс байсан юм. Хятадын нутагт. Тэгээд тэрний түүхийг бичсэн Ляншу гэж судар байдаг. Тэр сударт бичгтээ бол Нефталитууд одоо цагаан хүмүүс нарын харьяанд байгаа улсуудыг тавьсан байна. За тэр нь Босы гэж байгаа Перс. За. Хятадууд бичиж байгаа шүү дээ. Гибин гэдэг нь хойд энтхийг хэлж байгаа. Кашмир, Машмир тэр хавийг хэлж байгаа. Янзы гэж харшаар. Харшаар одоо энэ Шинжаан Минжааны залгаа. За Гуйци гэдэг нь хүчүү. Энэ Шинжаанд байгаа газрыг хэлж байгаа. Шүлээ гэж Кашгар. Кашгар гэдэг нь одоо бас тийм.
Гумо гэж Аксу гэхээр одоогийн Казахстаны нутаг руу яваад гэж байгаа. За тэгээд Юйтян гэж Хотан гэсэн энэ газруудыг захирддаг юм а гэж бичсэн байна. Тэгэхээр энэ бол тухайн үед их тун үжирхэг улс тэгээд түүхэнд байхгүй. Ерөөсөө тэгэл энтхүүд амар нөхдүүд орж ирээд баахан бочгнуулж байгааг алгуулсан гэдэг ч юм уу. Персүүдтэй тэгээд Аксангуур гэдэг хаан байсан шүү дээ. Тэр ингэж баллаад тэгээ бас байхгүй. Хятад болохоор алс баруун хязгаартал нэг нөхөр байдаг. Тэгээд их хүчрэх улс гэдэг элчийн нэрхээр ингээд хамгийн түрүү хүлээж авч маваал ингээд идэв. Хэр урт хугацаанд оршин тогтсон гэж тооцогддог. Яг энэ хүчрэх үе нь бол тэгэл нэг 6 дугаар 100-ны дунд хүрэл байхгүй болчихж байгаа. 200 жил юм уу? Тий. Гэтэ эдгээр чинь одоо мөхөл бол юунаас хэлж байгаа юм гэхэлэр тэр перс мерсэсэж биш. Мөхөл юунаас хэлж байгаа гэхэлэр тургууд хүчрэх гэсэн. Адилхан нүүдэлч аймаг ба шүү дээ. Тэгээд Жужааны дарлалд ор байжгаад тэгээд Жужаануудыг дарангуутаа холбоотны дарах хэрэгтэй. Тийм тэгээд нөгөө анхны төргийн үед чинь нөгөө баруун түрг гэж тусдаа байсан шүү дээ. Истеми хааны түргүүд гэж. Тэгээд тэд нар чинь энэ ерөнхийдөө персүүдтэй нийлж хоёр талаас нь энийг чинь хавчиж цогсон ийм домогтой. Энэ Истеми хаан энэ одоо юу Персийн Хосров шахлаар би хэлсэн шүү дээ. Энэний үед энэ цагаан өмнөгийн дарлаас гарсан гэдэг. Энэ Хосров чинь Истеми хааны охиныг хатан болгож аваад худургийн барилдлага хийгээд тэгжээж холбоотон болж тэгжээж энэ чинь цагаан өмнө нарыг хоёр талаас нь цогох. Ийм болж байгаа 500 тий энэ 550 хэдэн онд үлээ нөгөө Персийн хааны ордон руу түргийн хаан элч явуулаад тэгээд тэд нар энэ юуны Ифталиотууд цагаан өмнө нарын нутгаар дайрж явсан юм шиг. Согдын нутгаар дайрч явахт нь цагаан өмнөгийн Гатфар хааны зэргүүд тэр элч нарыг барьж дээрэмдсэн баг. Тэгээд зарим нь алдсан юм шиг. Тэгэнгүүт одоо сайхан дайны шилдэг гараад ирж шин. Тэгээд тургууд чинь тэгээд энэ юу персүүдийн бичснэр бол эднэр бол цэрэг хөдөлгөөд чачхотыг эзэлж авсан гэж. Чач гэдэг нь одоогийн Ташкент. Тэгэхээр зэрэг дээр чинь бас нэлээд хүчтэй улс байсан байгаа үстэй. Тэгээд одоогийн Узбекистаны Карши гэж хот байгаа. Тэрний орчимд яг шийдвэрлэх тулдаа болсон байна. Карши гэдэг нь монголчуудын барьсан хот. Харшгид. Хойлоо ярьж ирсэн шүү дээ. Ингээд 8 хоног ийм том тулдаа болж тэгээд тэн дээр юу яасан гэж цагаан өмнө нар ялагдаад Гатфар хаан үхсэн юм а гэсэн юм бичсэн байна. За тэгээд ерөнхийдөө тэгээд яг энэ цагаан өмнөгийн нутгийг юу хоёр Перс түрк хоёр бол хоёр хувааж авсан гэж тэр үед бичсэн байгаа. Тэгээд Амударья мөрнөөс урагшаага бүх нутгийг Персүүд зүүн тишээ бол хаашаага бүх нутгийг бол түргүүд авсан гэж гэдэг маань Согд, Ташкент, Узбек, одоогийн Узбекистан, Ферганы хөндөй, Дорно Туркестаныг түргүүд аваад тэгээд наашаага одоо баруун тишгээ Персүүд авсан гэсэн үг байна. Төрөний хятад сурвалжтар байгаа цагаан түргийн ноёлжс улсууд гээд харьяанд ус улсууд гээд харьяанд байгаа улсуудтайгаа ер нь яаж харьцдаг гэсэн үг. Хаанын томилго эсвэл албататор авах ер нь яана гэсэн үг. God тэр тухай тийм найдвартай их сурвалж байхгүй ойлоо их хэцүү дугаарчдаг гэдэг байгаа шүү дээ. Яг би баталгаатай хэлж чадахгүй. Одоо чи намайг зарим үед бол яг хажууд нь байсан юм шиг шоолоод идэг. Энд чи яг хажууд нь байсан юм шиг их сурвалж их багтай. Яг одоо нэг Фероз үлдсэний та зохиогоод байгаа юм тийм үү. Фероз бүтлгүүцсэн тухай бол Византийн хүний муудуртайгаараа айгуу сайн бичиж үлдээсэн. Тэгээ Визант ч нөгөө цадалт нь Перс байгаа учраас бас тэр болгон бүгдийг мэдэхгүй шүү дээ. Яг энэ Ферозын үеийн юмыг ягаад мэдээд юм гэхээр нөгөөх нь балбуулч хараад Византийн хаанд илчилгээгээд али үе нэгэн цаас зээлгч одоо аларлаа гэдэг юм. Тэгэхээр нөгөөдөл нь энэ ямар гэж тайсан гарч ирж байна. Али илч явуул судлаах гал тэгэл нөгөөх нь очиод тэгэл ингэж байгаа юм байна, ингэсэн байна. Нөгөө Фероз чинь ингэчлээ гэдэг айгуу сүрхий бичсэн л байна. Тэрнээс хойш болж байгаа дайнуудын тухай юу яасан юм байхгүй. Энэ ямар учиртай зураг гаргаж ирж та?
энэ одоо юг цагаан хүннүүгийн морин цэргийг дүрсэлсэн эн чинь нэг том ваар байдаг юм байна. Тэр ваарн дээр юу хийж тавьсан зураг байгаа. Одоо яг л сайхан талын үдэл чинь л байгаа юм тий. Яг ер нь бол одоо ингээд хүннүү нар дахиад хоёулаа нөгөө гарал үүсэлт баярын тал орох гэдэг юм л та. Хүннүү нар гэдэг маань хэсэг аймагуудын одоо нэгдлэл юм шиг байна. Тэднийг яг Түрк гэж хэлэхэд хэцүү, Монгол гэж хэлэхэд хэцүү тий. Холимог. Тэгээ эднэрээс чинь конфедерац юм. Тэгээ юу нь бол конфедерат. Угаасаа Монголын төсөөсөн их том улсууд чинь бүгд одоо конфедерацууд ч гэдэг. Тэгэд тэндээс ингээд баруун тишээ нүүсэн хэсэг нь Атилагийн хүннүнэр болоод одоо гүннийгээд одоо ерөнхийдөө юм чинь хард тэнгис Каспийн тэнгисээс бэлэг хүрсэн тэр улсыг чинь байгуулж байгаа шүү дээ. Тэгээ Атилаг өхөнгөө задарчиж байгаа. Өмнө зүг рүүгээ чиглэсэн баруун өмнө зүг рүү чиглэсэн улсуудны цагаан хүннүнэр гэж одоо энэ Перс энтхэгийн хил дээр цугларсан улсууд нь болж байгаа юм л да. Нерон ба тухайн үеийн цагаан хүннүүгийн хоорондын харилцааны талаар зэрэг сурвалж юмнууд байдаг юм. Ер нь садан төрлийн холбоо байна. Гэхдээ байлгүй хамт түрүү хэлсэн шүү дээ нөгөө хаан Нероны хаан чинь цагаан хүннүүгийн хааны охин мохинтой суугаад гээд тэн дээр бүр нэртэй устай тэрнтэй суусан тэгсэн гэсэн баримтууд бол бий. Тийм болохоор тэгээ сүүлд нь эн чинь тургууд эдрийг нөгөө дайсны маань холбоотон гэж үзээд одоо явж устгаад байгаа нь тэрнтэй холбоотой юм байгаа юм л да. Тэгээд ер нь бол жишээл яагаад ингэж айгүй олон үндэсний эдрийг хунаа гэж нэрлэдэг байгаа. Персийн их сурвалж дээр хонагийн нутагт орлоо гэл энтгчүүд хунаа гэж үжил. Тэгэхээр өөрснийгөө хүннүү гэж нэрлсэн хүмүүс яваад байна гэсэн үг байхгүй. Ер нь бол тэгээд тэр байлдааны том тактик энэ тэрийг харахад бол сүүлд нь одоо 13 дугаар зуунд манай Монгол цэргийн хэрглэж хийсэн тактикууд бүгд уншигдаад байна. Тэр нэг нүх ухснаас бусна. Ер нь бол тийм юм харагдаад байна. Тэгээд тийм учраас Европт очисон хавааруудыг нөгөө жужаан юм уу хүннүү юм уу гээл те. Тэгээд би тэр дугаар дээр ярьж байсан шүү дээ. Нөгөө оршуулгын ингээд аваад генетикийн шинжилгээ хийсэн чинь тэдний ширхэг нь жужааны үедээ таарж яа тэдний ширхэг нь хүннийгөө үедээр таарж яа гэж. Тэгэхээр тэр нөгөө холимог аймагуд байсан байна л гэдэг ингэж л юу гадаг юм л да. Янз бүрийн антропологийн судалгааны ч юм археологийн судалгааны үйлдвэрлэлэн дээр байхгүй баг та. Түүхийг сурвалжууд л. Түүх би бол нэг тийм генетик антропологийн судалгаа бол нэг олж харсангүй. Энэ авар мавар хүннүүнэрийг чинь судлаад байгаа нөгөө тэдний чинь оршуулгууд нь Европын нутагт өөрөлдвөл нөгөө археологийн шинжилгээ маань төрүүлж хөөцсөн нутагт нэлээд олон байдаг учраас яг одоо эдний энэ цагаан хүннүүнэрийн нэрвчсэн нутаг гэдгийг чинь ингээд аваад үзтээ одоогийн Пакистан, Афганистан, Узбекистан, Туркестан энэ бол бас археологийн судалгаа харьцангуй сүүлд л явж байгаа нутгуудчтай. Тийм учраас эндээс яг ингээд одоо Европт байгаа шиг тэгээд ингээд яг гаргаад ирчихэж байгаа юм ховор байгаад байгаа шиг байна. Монголчуудын түүхтэй ер нь холбогдох юм уу? Одоо цагаан хүннийг булаацалтай гэвэл түрүүний хэлээд байгаа түргүүд булаацалдах эсвэл бид нар эсвэл бүр таны хэлээд байгаа персүүд яг булаацалдах түүхтэй байх юм бол Ньютон бол яхар байхгүй Австрали байсан гэж нотлох гээд байна да тийм. Яг ер нь хэцүүлтэй би нөгөө ер нь түргийн юу хүннүүнэр түргүү Монголоо гэдэг сэдв бол одоо мэдэхгүй лавл 200 жил хэрүүл дотор яваа. Тэгэл Монгол юм байна гэд нотлсон ч зөндөө хүн би юу ярьж байгаа түрг юм байна гэд нотлсон ч хүмүүс байгаа. Тэгээ одоо баг манай Тимоти Мегон хэлтгэл баг үнэн баг хоёулаа штэ гэдэг. Ер нь бол Ашина түргийг одоо захирсан аймгийг Ашина гэж нэрлэж байгаа штэ. Танигдахгүй юу? Мэдгүй. Чон гэсэн үг. Ашина, чон гэсэн үг юм. Тий.
Яг жоохон бүрээд илгаар дуудж ил шоноо гэдэг. Гэхдээ энийг юу түүхчд бичсэн байдаг. Ашигна гэдэг бол Монгол овог байсан. Тэгээ Түрэг аймгийг зохион байгуулалтанд оруулаад удирдаа тэгээд ингээд Түргийн эзэн нөхөр босч ирсэн юм гэдэг. Тийм бас юу би. Тэгээд их гисүүсүүд яг одоо Түргүүдийн өөрийнх нь гарал үүслийн тухай домгийг унших юм бол яг эргэн хонгийн домог. Хэдүүлээд эндээс цугарсан болтой биш гоо. Бичиж байгаа гар нь бол арай жоохон тодорхой үе гэвэл одоо яг Түргийн хамт улс байгуулагдсан үе. Тэгээ одоо ингээд би Түрэг гэдэг хүмүүс биш үү? Ийм бас өөр их асуултын тэмдэгтэн ш. Дахиад нөгөөдөл хамгийн өчтөнд Түрэг аймаг болчихгоод тэнд байсан бүх аймагуд би Түрэг болж шивж ш. Нөгөө нэг англи нөхөр би Монгол гэд зүтгэд исэн гэдэг шиг. Одоогийн Түргийн нутагт байгаа Түрк чинь эдээ Түрк гэхээсээ Византийн удмынхан. Грек, Армян одоо юу ч байдгийг те яг генетикээр наваад үзэх юм бол яг сүүлдээ бид нар чинь Түргийн соёлд ороод өөрснийгөө Түрк гэж үзээд л шашин машин гэж яваад байгаа болохоос биш яг цусаар нь хайвал тэнд мэдэхгүй дээ ер нь Грек, Итали цус илүү гарна баг. Өмнөд Хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдаж 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа тэв дамнсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Та бүдэрийн подкаст ер нь гол дундад 100-аас хойш яваад байгаа. Одоо эртний төгөр хаяа өнгө гэж байгаа юм. Тэгээд одоо таны хэлж байгаа дүгнэлт ер нь энэ нүүдэлчин монголчуудын амьдрах арга нь болохоор геополитик гэлж. Ерөөсө логистик буюу худалдааны замыг эрхших, орон зай эрхших байдлаар л дайн байлдаа гэдэг ингэж оршин тогтног бас гүрнүүд юм шүү. Үндэстэй угсаат юм шүү. Үгүй тэгж хэлэх болох уу гэж байгаа. Улсын үндэс гэдэг газар гэж модон шань юу хэлсэн гэдэг. Тэрийг бас энэ хажуудан сууж байгаа бичээд авсан юм байгаа. Тэгээд дээрнээс гадна би бол модон шайнуудаас зэрэгцээд нэг үг хэлчих гэдэг байна. Улсын үндэс бол мөнгө штэ. Тийм учраас тэр чинь эдийн засаг хаана байна? Тэнд мөнгө байна гэдэг чинь цэрэг цуглуулж болно доо гэд явж эхлэв штэ. Би нөгөө тэгэхээр энэ эзэнт нүүдэлчдийн эзэнт гүрэн чинь яаж тогтоод байна гэхээр Хятад, Перс, Индх, Европ гэдэг том төвүүд байна. Эдрийг холбосон замууд дээр суугаад энийг цуглуулж байгаа хүмүүс л байна. Тий. Юу хэлэх гээд байгаа юм хэр одоо шин газар тариалангийн ухсаатнууд үндэстнүүдийн хувьд тэр нь газар оршин тогтнох шалтгаан мөн. Бидний нүүдэлчдийн монголчуудын оршин тогтнох шалтгааныг бэлчээр гэж тооцоод байгаа байхгүй юу? Гэж ихэнх судлаач тайлбарлаад байна. Таны дэвшүүлж байгаа нь тийм биш. Энэ ерөөсөө логистикийн байршил орон зайг эзэлдэг, тэгжээж оршин тогтнодог ухсаатан гэдэг лүү та энэ нэвтрүүлгүүдийн дүгнэлтүүд чинь гарах гэж байна. Тий. Нөгөө суурин иргэншлэр одоо тариа тарьж амьдарч байгаа хүмүүс биш үү? Тэр чинь бол ингээд нөгөө дурын газар очиод тарьчих болохгүй шүү дээ. Устай газар байх хэрэгтэй. Энэ дэргээд ерөнхийдөө яг энэ соёлын иргэншлүүд чинь том гол мөрний хөндөй дагаж үүсэж байгаа. Тэгээ Тигр Евфратыг дагаад энэ Месопотамийн соёлын иргэншил, Нийл мөрнийг дагаад Египтийн соёлын иргэншил. За тэгээд хар мөрөн шар мөрнийг дагаад Хятадын соёлын иргэншил те. Хуанхэ янзы гэдэг хоёр голыг дагаад үүсэж байгаа гол том шалтгаан юу юм гэхэлэр эдгээр чинь устай байж тариагаа тарьж тэгээ тэр хүн чинь нүүж чадахгүй шүү дээ. Тэ? Нүүдэлчин аймагуд бол бэлчээр гэдэг чинь энэ жил өвс сайхан урлаа. Магадгүй дараа жил нь урахгүй шүү дээ. Тийм ээ? Тэгвэл өөр газар руу нөгөөд алга болно. Тийм болохоор зэрэг эдгээр бол бангийн хөдөлгөөнд дунд амьдарж байгаа ард түмнүүд байхгүй. Тэгээ хөдөлгөөнд дунд амьдарж байгаа ард түмэн хизээ хүчтэй төр улс бий болох вэ гэхэлэр нөгөө талд хүчрэг төр улс бий болоод
тэрийг сүрэн зогсох шаардлага гарах үед байж болж байна. Жишээлбэл хан улс гэж амар хүчтэй эддэг нэгтэж байгаа нэг улс гараад ирэхгүй зөрүүлээд манад хүн нүгэд улс үсэж штэ. Тийм ээ? Гэдэг ч юм уу. Эсвэл одоо энэ улс үндэстнүүдийг нэгтгэх эдийн засгийн их том сонирхлууд бий болж байгаа үед бий болж байна. Юуны хувьд бол Монголын байлдан дагуулаас өмнөх энэ хөдөлгчдийн хөдөлгөөнийг ялангуяа одоо Евразийн их талын зүүн хэсгээс баруун тийш нүүж байгаа энэ хөдөлгөөнийг авч үзэх юм бол байлдан дагуулахээс нүүдэл яваад байгаа. Бүр ингээд ард түмнэрээ нүгээд явчихж байгаа шүү дээ. Хүн өнөр чинь тэгэл нүгэ явчихж байгаа ш Монголын нутгийг орхиод ийшээгээ баруун тийш нүгээд тэгээ зарим нүр уунгуур хүртэл нүгээд тэнд бужигнуулаад зарим нь бол энд персиг энтхтэй бужигнуулаад ингээд нүгээд яваад байгаа хүмүүс аа. Тэгээ нүүдлийнхэн дагуу замдаа байгаа улс үндэстнүүдтэй ингээд хольж утгалдаад яваад байгаа хүмүүс. Монголын байлдан дагуулал бол бүр байлдааны төлөвлөгөөтэй хууль стратеги тактикийн төлөвлөлт бүгдийг ярьсан шүү дээ. Тэгээ тэрний цааталтайгаа эдийн засгийн сонирхол. Ер нь бол тэгээд бас ойлгомжтой. Нэгдүгээр чи хаагур явах уу? Замаа мэддэг газар явах. Зам хаагур мэдэх үү? Худалдааны зам явж байгаа газар л мэддэг шүү дээ. Тэ? Хойшоогоо Сибирийн оймороо бол нэгдүгээр тэнд чи хүн цуу тэ. Хоёрдугаар тэндээс авах юм их баг шүү дээ. За хангаа ярьсан. Тэ? Тэгээд бараг тэд нар өөрснөө гүйж ирэн дөө. Худалдаа намайг их сонирхолтой автагдаад. Префер шүү дээ. Зах хязгаарууд шүү дээ. Зах хязгаард тэрийг нэг амар байлдаа эзлээд авч ирэхгүй тэгээд тэг заа чи тэр арснууд аваад тэр тийж ядд зарыг мөнгө олоод тэгээд би чам зөрүүлээ торгоо гэд ингээд тэр бол бараг тэгээ хөвчиж байгаа юм баггүй. Дайн хаана үүсч юм тэгэхээр яг сүрж байгаа хүчрхэг улс бий байгаа гэдэг үзэж байгаа. Ер нь хоёул бас нэг өөр өнцгөр энэ үе дунд цууны түүхийг нэг ярих ёстой байна. Одоо тэгээд Монголын овг аймагуд бол хятадтай өчнөө мянган жил одоо ингээд хиллэж байгаа шүү дээ. Тэг яг Чингис хааны үед дайрж ороод эзэлчихэж байгаа. Тэндний ямралтай байгаа учраас. Хоёул нөгөө нэг алтан улсыг мөхөөсөн дайныг ярьж явахдаа хятадуудаар нь эзлүүлсэн юм аа гэж яриадсэн шүү дээ. Тэр чи яаж юм хэлээ доктор ямралтай байх вэ? Дараа нь 29 руу орж ирж байгаа үед бид нар ингээд манай цэрэгстэй ямар гоё дайраад дайсан байсныг устгаад гэдэг сэдвийг яриад байгаа болохоос тэр 29 гэдэг улс чи ямар шуух юм байсан тий. Тэгээ тийм хүчрхэг улс байсан юм бол яагаад тийм амархан дарагчж байгаа юм гэд ингээд Орсыг хоёлаа ингээд очиод ингээд бүгдийг эзлээл ингээд 5 сарын дотор дуусгаад тэгээд яагаад тэгээд Орсууд чинь тэгээд 5 сарын дотор эзлэх гэж байгаа юм. Бас уул нь том үндэстэн байгаа шүү дээ. Тэр үеийн багцаагаар бол нэг 5 сая хүнтэй улс гэж. Бас нэг тийм жижигч бас биш те. Гэдэг ч юм. Тэр талаас нь бас харж ирүүлэх зүгээр. Энэ хүмүүнээр бас яг ийм орон зайд ороод ирчээд байгаад исэн хүмүүс. Зүгээр ганцхан энэ улсуудын бол судалгаа хэцүүтэй их муутай. Нөгөө Европ руу очсны бүгдээрээ мэддэг. Тэ? Тэгэхдээ тэр нь ямар муухай клишетэй ойлголттой байдг гэдгийг ойлгох нөгөө Атила киног ярихтаа ирсэн шүү дээ. Нэг гачаа харьсан өнгөрсөн хэдэн бомжууд тэрээр нэг Европын гэж яасан л ойцсон гарууд юм тэгээд тийм нөхдүүд ирэхээр эзлэгдээ сууж яадаг те үгүй байхгүй бүгд сайхан зохион байгуулалттай байлдааны урлагаа эзэмсэн ийм хүмүүс л явж байгаа шүү дээ. Энэ юу шиг баримт тий. Ер нь бол нүүдэлчин хүмүүсийн эдэлж эргэлжсэн зүйлийг арах юм бол суурин соёл иргэншлихээс ерөөсөө дутаад байгаа юм байхгүй шүү дээ. Ер нь яг мэдээж хэрэг зохион байгуулалт талдаа тэр чинь угаасаа олон хүн амьдрах боломжгүй нутагт байгаа учраас зохион байгуулалт талдаа л хэлээ үзсэн. Тийм учраас бидний түүх үеийн үед хоёлаа ингээд Мандан Бадарсан үеэж ярил унсан үе ярихаас хоорондоо бүгдлээ алдчихж байгаа үстэй тий. Тэр дахиад нүүдэлчдийн том проблем байхгүй. Чи ингээд зэрэгсэж амьдарч үзээгүй боломжгүй тий. Чи одоо яг ингээд метр квадратаараа тааруулаад тариад тарьж байгаа бол би системийг өчнөө дургу өрсөн ч гэсэн твчих шүү дээ. Яг энэ талбайгаа аваад зогтолтой нь шүү дээ. Мегатест хүн хөтлөө цуг нэг хөрш байх юм байна. За энтэй одоо бодолцоод яг арга учраа олъё гэдэг ингээ хүний харьцаанууд тогтож
явна шүү дээ. Толгой нөгөөс нэг ийм юугаар л заглагдж байгаа шүү дээ. Нэг заагаар тэгж байна уу багч багч юм. Нүүдэлч юм бол яг та омега дургуур гэдэг юм шиг. Маргааш баян онгорлоо нүлээ гэж гараа шидэж шүү дээ. Тийм болохоор энэ харьцаа энэ дээр үүсэж байгаа. Тэр орон зай их хэрэгтэй угсаатан байна тий. Орон зай хэрэгтэй тэгээд зохион байгуулалтанд их сул ордог. Эв нэгдэл асуудалтай ийм хүмүүс. Тэгээд хизээ эднэр нэгдэж хүчтэй болж байгаа гэхэлэр хүчтэй хаан гарч ирж базжиж хүчтэй болоод байгаа байхгүй. Одоо манай Чингис хаан гарч ирээд ээж мань хүн бол баг ач 30-аа хүртэл энэ хүний нэр хүн дээр улсч явчихж байгаа шүү дээ. Нэвтрүүлгээ яг найз сэдвэр чинь дуусгах болохгүй хаа ус дөржүүлнэ шүү. Тэр юу оруулчихсан магадгүй. Зүгээр цагаан хүн нүү? Тий. Энэ бүхэлдээ л гээгдсэн түүх. Бүхэлдээ гээгдсэн түүх, мартагдсан түүх. Тэгээд одоо сүүлдээ зарим нь бол эдгээр чи Иран гаралтай. Яг нь энэ нутагт скифүүд, сакууд, масагетууд бас амьдарч ирсэн үнэн учраас магадгүй энэ одоо цагаан хүмүүнэрийн дунд тийм Иран цустай аймаг байсан гэж бол тий тэр үүс гарах байхгүй. Тэгээд сүүлдээ тэгээд Иран ч юм уу болж хувираад гэдэг ингээд замарчиж байгаа юм л та. Тийм байна. Уусчиж байгаа юм л та. Уусаад алга болчихж байгаа. Тэгээд яг ер нь энэ тэнд ингээд эдрийн үр удам энэ гэсэн юмнууд тэмдэглэгдээд явж байгаа л тэгээд ерөнхийдөө Гужарат гэдэг чинь хойдол руугаа юм энэ хойд нийт. Баруун хойд. Одоо Гужратын их сонь шүү дээ. Энтхэгийн бүх том бизнесмэнүүд Гужрат мужийн хоёрхан тусгадаас гарсан байдаг шүү дээ. Тэгэхээр нэг тийм 8-1 үйлгүй ухаантай хүмүүс ягаад ч юм тэнд байгаад байгаа байхгүй. Бас их сонь. За бүгд гэж би арайч худлаа хэлж байна. Гэхдээ ер нь их. Тэр нь жоохон өнөө цус байж болох нь байна тий. Гэхдээ одоо худалдаа 8 мэддэг бүлгээ ухаантай хүмүүс гэхээр тэр магадгүй энэ нэг худалдааны зам дээр амьдардаг байсан хүмүүсийн уламжил байж магадгүй. Гэхдээ одоо бүүм дээ яг одоо Ражпутууд цэвэр хүмүүнэрийн удам мөн биш гэд генетикээр судалж гаргасан юм билээ. Хараагүй. Гэтэ бас нэг тийм онл байгаа юм. Интгэхт ийм данж хүмүүс ханаасаа гарч ирэх үү гэсэн санаан дээр тулгуурласан тийм нэг онл бас байгаа. Гужратууд нь тийм амар данж. Ражпутууд нь. Гужратууд нь худалдаач. Гужар гэж омог цуг нүүж явж байгаа уусаад ингэсэн гэдээ яриад байгаа шүү дээ. За энэ тухай дахиад бас сонирхолтой гээгдсэн. Наадах ч бас судалмаар л нэг тийм юм байна. Үнэхээр бас нэлээд наривчлахад төвөгтэй юм байна те. Тэг хүмүүсийн хүсэлт юм л да энэ одоо юу яриад өнгөрч үү гэдэг. Тэг яг ерөнхийдөө нэг тоймлоод нэг юм. Тэгтээ би бол нөгөө Монгол байсан гэж тэр өнцгөрөө л дайраад байгаа хүн шүү дээ. Аксунгуур цагаан шагуур гэх нэртэй хүн байгаад ах чинь гэдэг. Тэгээд байгаа. Мэдээж бишээ гэж үзэх хүмүүс бол их бий. Бүр тэр байтугай эдний чинь ингээд зарим Европын зурж үзүүлэхтэй юу айгуу тийм Европ баг цэнхэр нэвтэй шарвстай зурх нь холгүй. Тэгвэл Атила хааны дэргэд бие хамгаалагч цагаан хүмүүгийн хороо байсан гэдэг. Тэгээд тэрийг одоо дүрсэлсэн одоо дэрэж нөгөө Византийн айгуу дүрслэн штэ нөгөө Атила чинь толгой өвч юм чинь. Тэгээд тэрийг дүрсэлсэн байдлыг харахад бол яхах байхгүй л одоо тал гэрийн морин цэргийг л дүрслээд байгаа юм л да. Сонирхолтой төвхтэй ийм ухсаатан байжээ. Тэгээд нэвтрүүлгийн хугацаас нэлээд сунчлаа. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзцай үзэгчтэй баярлалаа. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors